Сонирмилах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарьсүрэн Онцгой эрх 58 дугаар хэсэг. Симото хэлийнхнийг явсны дараа Ёшиг Монголын хэлний зэрэгт алдсан хариуцлагаас мулдрах эгзэг байгааг самбаачлан ухаарад Жанжин сүм рүү явхаар зэхэв. Симото задгай тулган төлсөн галын дөл ширтэн суухдаа хэлийн харуулын ахлагчийн үгийг бодсоор Хируса бараг айлын ахлагчтай ярьж уулзсан байх нэ. Ёши болгоомжтой ажиллахын тулд төлөө ачиж байсан хүмүүс рүү Хирусаг явуулсан гарцаагүй хэрэг. Жанжин сүмд очиод байдлыг уйдаад илтгэх үү? Този яадад уулах уу? Аль нь дээрв? Гэж өөрөөсөө асууна. Гавантууны армийн командлагчид илтгэж чадвал Симото хоолоогоор боомлсон боомыг сулруулах талтай боловч түүнд итгэж ядна. Тиймээс Тозияд илтгэх нь илүү ашигтай байлаа. Тозия юу юуны туханд хөрөлгүйгээр Айна усыг шууд зэмлэхгүй. Тэгээл Тозия өөрийнхөө толгоогоор шийдсэн зүйлийг хамгаалж чаддаг хүн. Тиймээс Айна усыг ямар ч нөхцөлд хамгаалж чадах болоо. Тэрээр Айна усыг Тозиятай урьдж ярилах нь зүйтэй гэж бодож байлаа. Айна усуусан. Одоо хоёулаа Жанжин сүм орж байдлыг дарга нарт илтгэх үү. Бараг айлуудыг нүүлэх асуудал болоо Чивит хоёрын толгооноос давсан зүйл. Нөгөө талаар тэрмүү урвагч Ёшигийн байдлыг яаж ойлгуулах вэ гэдгийг хоёулаа янтан тохирох хэрэгтэй. Зөрөв гажуу юм ярих юм бол Уэдагийн дургу хүрэгч гэж мэднэ. Гэж Симото хэлэхэд Айна усуу. Тэгье. Би хайласт явуулсан байр зүйн тодруулалтын ажил буруутсан явдалд бид огт хамаагүй гэдгийг ямар ч нөхцөлд хамгаалах хэрэгтэй. Харин миний тухай хэлийнхэн сураг гаргасан явдал над дэвгүй байна. Болдог бол тэрмүү Ёшиг чинь өөрийнхөө гараар багалзуурдах юмсан. Ганц байзалтанд армийн нууцыг дэлгэдэг байна шүү. Энэ бол ёстой гэмт хэрэг гэлээ. Би энэ бүхэнд эргэлзээд байна. Ёши бүх зүйлийг ярьсан гэдэг тодорхой болчихлоо. Удам судраараа самурай ёсог сагсан Ёши урбаад армийн нууцыг дэлгэсэн гэхэд удирдлага яагаад ч үнэмшихгүй. Үнэмшин гэдэг итгэл надад ерөөсөө төрөхгүй байна. Харин Ёши тагнамж хүний хэрсүү ухаан хэрэгэлсэн бол яана? Чиний тухай ганцхан Ёши мэдэн шүү дээ. Тэгэхээр Ёши үннээ хэлсэн төгс баталгаатай зүйл. Яагаад ингэж хэрэг булаасан бэ гэдэг тун эргэлзээтэй байна. Симото Айна усуутай хэрэг явдлаа тохиролцсон нь хошуучин сэтгэлд таатай ажээ. Тэрээр чингэж амин хохойлох арга замаа бэлдсэндээ баяртай байлаа. Өвлийн ахархан өдөр дуусаж өчшин бүрэнхээ Жанжин сүмийг бүрхэжээ. Арваад алхмын цаад ямс үл танигдах аж. Орон жавар орж хүйтэн салхи тачигнан малгайхан жихийг хулгавчлалгүйгээр явж болохгүй ажээ. Жанжин сүмдэр Гавантууны армийн инженер Сапирийнхэн сууршаад хэдэн жил болсон тул яггүй тогтсон болоо. Сүмийн жижиг барилгуудаас сайдуухан хэдэн намхан байшин игнүүлэн барьсан агаад онцгой духан байгаа нэг намхан байшинд алба ажиллаар яваа хүмүүс буудаг ажээ. Симото Тойото тэргэнд урд гооргор биеэн хэдэн нугалан суусан болохоор тэргнээс бунгуутан хамаг мөчөнд тэнэлгэн сунааж биеийнхэн чилийг гаргана. Симото намхан байшингийн хаалгаар сэрвэгэн бөхөйлгөн орж Синзин рүү ярддаг холбооны тусгай өрөөрөө алхав. Төвнийг өрөөнд орж ирэхэд холбооны салбарын дарга суудлаасаа босож "Шивсатона, та Синзин рүү ярих уу?" гэж асуулаа. "Штабта яриа Тозиясан хаануугаг мэдээд яривлаадах" гэж захирингуй тушаав. Чингэд 10 мөчийн дараа Тозиятай ярьлаа. "Эрхэмдээдсэ. Хайлаастад жаахан эвгүй юм болсон. Гэхдээ энэ талаараа Чиуи Айна усуу тун тодорхой мэдж байгаа." Гэж Симото Тозиягийн шалгаалтаас аятайхан зайлаад "Кака, та тэслэгчтэй ярих уу?" гэж өөрөөсөө зайлуулад Айна усууд харилцууран шилжүүлв. Тэр хоёр замдаа нэлээд ядарсан болохоор Айна усуу гаднаас орж ирээд хөшсөн биеийн амраахыг бодсон тул Тозиятай ярих учраа олж чадлагүй хэсэг төгдөрлөө. "Кака Тозиясан, Ёши хэлийнхэнд яаж баригдсан тодорхойгүй. Хэлийнхний албан ёсны
Эсэргүүцлээс үзэхэд Йоши халах голын сав газрын байр зүйн тодруулалтын ажлыг армийн штабын даалгавраар хийж байгаагаа хүлээсэн байна. Түүнээс гадна хасан нурд ажиллаж байснаа хүлээн зөвшөөрчээ. Та нарын наад нохой залийг хэн өрөмших болж байна? Би байтугай Йошид өш хонзонтой хүнж та нарын наад өгийг сонсохгүй. Наад өгч нь үнэн бол жанжин штабын толгоогоо хяргуулна гэж мэдээрэй. Гэхэд Айнаусуу Симоторо сүрхий харснаа баларх нь байна да гэсэн шиг толгоогоо сэгсэрч мэдэгдээд Гака хайлаастын бараг айлуудыг 24 цагийн дотор нүүлгэхийг шаардсан. Гэхэд Тозия наад бантангаан та нар хариуцаарай. Асуудал тийм хүнд байдалд орсон бол бараг айлуудыг авдар нуурын суурин руу тат. Ойлон хай дээр нь улдсан нэмэргэгчээр дахиж хилам таталсныг хэрэггүй. Асуудал цаг алдаж хандснаас шалтгаалж Ар Монголын засгийн газраас эсэргүүцэл бүхэн нот гаргавал та хоёрын арьсыг амьдаар ч хуулна шүү гэж зандарлаа. Гурав эцсийн гордлого. Кавантуны армийн удирдагч Уэдагийн өрөөнд өглөөнөөс хойш хэд хэдэн дарга орж ирсэн боловч генералтай уулзаж чадсангүй. Уэда өчигдрөөрөө Токиото ярьсны дараа штабын дарга тагнуулын газрын тоотой хэдийг толгой дараалан дуудаж хайлаастад дэгдсэн хэрэг явдлыг нягтлах удирдамж өгч Токио руу хэрхэн илтгэх юм бодно. Тэрээр сэтгэлдээ элдвийг бодож хий хоосон шаналж байгаагаа мэдээд өнөө өглөө Тозияг дуудуулжээ. Тозия-сан, Монголын хэлийнхний гаргаж байгаа баталгаанд та итгэж байна уу? Гэж асуугаад Уэда санаа алдав. Итгэхээс өөр замгүй. Тэгээд Йоши урвсан хэрэгүү. Энэ бүхэн жанжин штабын итгэхгүй. Нөгөө талаар Симото армийн удирдлагын шийдвэргүйгээр бараг айлуудыг хайлаастаас нүүлгсэн байна. Гэж аргаан барсан янзтай хэлээд үзэгнийхэн бөксөөр ширээгэн тогшин. Айнаусуугийн талаар Монголын хэлийнхэн ноцтой баримт гаргасан байна. Энэ баримтыг ганцхан Йошигоос хэлийнхэн мэдж чадна. Тэрч байтугай Давангийн хошууны зургийг бидэнд олж өгөх ёстой байсан туршуулын талаар хэлийнхэн мэдэгдэлдээ тодорхой дурдсан байна. Миний бодлоор бол бараг айлын 50 гэрийн ахалагч эхнэр хоёр энэ бүхнийг нарийн зохион байгуулсан хэрэг. Манайхны тодруулснаар бол цагдаа нар бараг айлын ахалагчийн эхнэрийг олон удаа хүчиндэжээ. Тиймээс цагдаа нараас өшөөгөн авахаар нөхөртөөгөө тохиролцсон илэрхий. Ахалагч эхнэр хүүхдүүдийн амирсэд нэг гэдгийг урьдчилан тооцоолсон болохоор шуурганаар санамсаргүй дайралтсан Йошиг барьж өгөөд өөрийнхөө амийг аврахаар шийдсэн гэж үзэх үндэстэй. Хэрв Йоши тэгж дайралдаагүй бол Айнаусууг барьж тушаах байсан. Йошиг барьж өгсөн надад ойлгомжтой. Харин Йоши яагаад хэрэг улаасан бэ гэдэг гайхалтай. Үнэхээр урвсан хэрэгүү. Үүнийг батлах хэрэгтэй шүү. Гака Уэда-сан. Миний боддоор бол энэ бүхэн эргэлзээтэй. Яг урвсан гэж үзэж болохгүй. Тагнуулч хүн өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг илрүүлэх явцад итгэгдэж чадвал сөрөг ажиллагаа хийж болох боломжтой болдог. Чухам энэ үед Йоши Айнаусуугийн нэрийг барьж үннээ хэлэх нь өөрийгөө итгүүлэх хамгийн найдвартай арга мөн гэж Тозия итгэлтэй хэллээ. Үнэн дээр энэ үгийг Айнаусуу Симото хоёр сэдэж Тозияд итгүүлж чадсан хэрэг болоо. Харин Тозия энэ үгэнд итгээгүй боловч дэмжихээс өөр зам байхгүй гэдгийг ойлгожээ. Симото Айнаусуу хоёрын ажиллагааг буруудагвал Тозия өөрөө занганд орж хээгзэгтэй. Учир нь Симото Айнаусуу хоёрыг өөрийн шав гэдэг. Иймээс муу шав бэлтгэсэн багш өөрөө энэ хэрэгтээ орооцолдох нь маргаангүй. Тозия, та жанжин сүм орж учир байдлыг газар дээр нь өөрийн биеэр шалгаад жанжин штаб хэлдэх нь чухал. Би таны саналыг дэмжинэ. Гэхэд Тозия сэтгэлдээ баярлаж ямар ч байсан миний бодсон анхны алхам бүтэмжтэй боллоо. Энгүүл бид гурвын хинэнч хэрэг төртөхгүй. Яг совдаг сурггүй болгосон явдлыг цагаатгаж чадсан шиг хэл амгүй өнгөрөхөд алим гарна. Ямар ч гэсэн Йошиг урвсан гэдэг явдлыг цайруулах л чухал. Тэгж чадсан цагт аяндан арга нь олдноо гэж бодохдоо совдаг осолцсон хэргийг гарцаагүй болгож баталснаа саналаа. Жанжин штаб совдагийн хэргийг дахин шалгах даалгавар өгсөн болохоор
Тозуя нарийн ухаан сэдэгтэн Юкиг ашигласан билээ. Юки сувдаг сурггүй болсны дараа нэг удаа Тозуятай номын тухай ярьж суухдаа бэргэний түгээс захиа ирсэн сувдагийн хойдын буйнд зориулж могоон сүмд өргөл өргөж талигачин осолцсон газар дээр очиж тайллага хийсэн гин өглөг тараасын баг. Гэтэл нэг хүн ирж талигачин авч явсан цүнхийг авчирч өгөхдөө суурил болсон газараас олсон юм гэжээ. Тэгээд учир явдлыг нь асуусан гин. Гэхдээ надад тэр тухайгаа бичээгүй байна. Харин цүнхийг нь явуулна гэжээ. Гэж хэлж билээ. Тозуя тэр дорон жирмийн чуулганы тунал яв хотод байдаг Японы тагнуулын төлөөлөгч цагдаагийн газар руу бие хүн явуулж шалгуулжээ. Гэтэл Баатар гүнгийн эхнэрийн дүү дөмд хошуу явчихсан байлаа. Харин Баатар гүнгийн авгаа дүүгэн халуун аршаан руу явхад нь сувдагийн тухай хэлсэн болохоор дүүн тайллага хийлгэхээр ирээсий орж хүн хартай уулзсан гэдэг дам сурагтаа ирсэн шавайсан баталгаа авсан Тозуя Юкиг ятгаж өнөө цүнхийг авчруулжээ. Тэгээд сувдагийн цүнх юмтайган олдсон тул тэрээр нас барсан баталгаатай боллоо гэсэн цахилгаан Жанжин штаб руу явуулаад уул хэргийг зогсон хааж судлан шинжлэх ажлаа дуусгасан билээ. Тозуя Уэдагийн өрөөнөөс гараад гэртэн ирлээ. Тэрээр энэ зур сувдагийн тухай бодлоо. Яагаад ингэж бодсныхан учрыг ч олсонгүй. Ердөөн санаандгүй байхад сэтгэлд нь эргэлдээд салж өгсөнгүй. Баатар гүнгийн эхнэр дүүтэй юм болов уу? Эсвэл хамаатан садангийн хүй юм болов уу? Тозуя ингэж өөрөөсөө асууснаа гэнэт талигач цэн гүнгийн яриаг саналаа. Баатар гүнгийн эхнэр дүүгүй ганц захтаа шүү дээ. Гэж Тозуя өөртөө хэлээд ямар шүүхэн алдаа гаргаснаа ойлгов. Гэтэл энэ асуудлыг одоо өндийлгвэл тэрээр өөрөн балархаажээ. Хэрв үүнийг сэргээвэл Жанжин штабын Тозуяад молигдуулснаа мэдээд эзэн хааны армийн нууцыг хадгалах үүднээс түүнийг өөхөх хэрэгтэй гээд Когай өгөх нь зайлшгүй. Ингэхээр энэ тухай бодохч хэрэггүй болоо. Юки сэнзэн дэрснийхээ дараа номон бичих гэж улаараад толгоо өндийлгөх сөхөөгүй суужээ. Акасай түүний дэргэдээс үл сална. Тэгээд Тозуягийн даалгавраар Юкитэй харьцахтаа Тозуягийн мэдэх гэсэн зүйлийг ярендан хавчуулж санамсаргүй байдлаар асууна. Юки ярендан болоод тэрв өөрийнхөө санаа бодлыг Акасайгаас үл нууна. Харин Акасай дуулсан зүйлийн Тозуяад орой бүр айлтгана. Тозуяг гаднаас орж ирэхэд Акасай байхгүй байлаа. Тэр хоёр хаяа гадагшаан хамт гарахтаа штабын архиваар ордог. Тозуя өрөөндөн орж ирээд хувцсан хөнгөлөөд штаб руу ярьж Юкиг сургалав. Юки Акасай хоёр архивд сууж байжээ. Юки тэндээс номондон орох зарим баримтыг олж уншдаг болоо. Харин архивынхан нууцтай холбогдсон нэр барьж зарим материалаа үл өгнө. Үүнд нь Юки уцаарлаж уурлах нь цөөнгүй. Гэсэн ч Тозуя тухайн үед Юкигийн аргыг аятайхан олдог аж. Тозуя утсаар штаб руу ярьж архивд сууж байгаа Юки Акасай хоёрыг мөд ирэхгүйг мэдээд өрөөнөөсөө гарлаа. Тэрээр 14 бүхий байшингийн өрөө бүрийг нягтлан үзвэл Юкигийн гэрийн үйлчлэгч Тайчуу дутгийн эрэм 6 хүн гэр оронг янзлаад гал тогооны өрөөнд цугларч хоолундаан янзалж байлаа. Тозуя гал тогооны өрөөнөөс гарч өрөө рүүгэн гэлдрэхтэн Юкигийн өрөөний үүдэнд очиод чимээ чагнан хэсэг зогсов. Тэгээд халааснаас нь түлхүүр гаргаж авангууд хаалгыг онгойлгож орлоо. Тэрээр хаалгаан дотор талаас нь түгжээд хэсэгхэн зур зогслоо. Юкиг зах зээл архив руу явах тоолонд Тозуя түүний өрөөнд орж судалгаа хийдэг ажээ. Юки сэнзэн дэрээд өөрийнхөө өрөөг мөгдөнд байсан шиг догжуулжээ. Тозуя хулган руу гиссэн муур шиг хөнгөн алхсаар Юкигийн ширээний дэргэд очлоо. Ширээн дээр олон юм дэлгээстэй. Бижиж байгаа дутуу оргисон цаасны дэргэд нэг захиа байна. Тозуя нэгэн номын хуудсан дороос хавчуулгатай байсан ясан хавчуургыг авч өнөө захиаг хавчуурын үзүүрээр эргүүлж үзлээ. Захааны дор нэг дугтуй байна. Ажил харбинаас ирсэн болоо. Тозуя ойд бус захиа ирснийг мэдээд
эхнээс нь авахулж уншив. Захианд гойд зүйл байсангүй. Харбин дахь төмөр замын нийгэмлэгт Юкигийн бие төлөөлөгчөөр суудаг ойдов банкны хадгаламжийн жилийн тооцоо хийсэн тухай бичээд хайлаар Ганжуурын төмөр замын зураг төслийн талаар хэд хэдэн хүнтэй уулзсан авч хайгуул судалгааны ажиллагаа бүтэмжгүй байгааг дурджээ. Захианы төгсгөлд төмөр замын нийгэмлэгийн удирдлагатай уулзсан тухайгаан бичжээ. Кобуку Коцу нийгэмлэгийг байгуулах тухай асуудлыг Японы засгийн газраас зөвшөөрсөн боловч албан ёсны шийдэн гаргаагүй байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр бол энэ нийгэмлэг Манжуур өвөр Монголоос баригдсан 15 мянган хоригдлыг Хянгны шоронгоос авч ажилуулах бололтой байна. Нийгэмлэг эдгээр хоригдлыг хайлаар Харбин, Синзийн, Ханширийн төмөр замын өргөтгөлд ашиглах ёстой юм. Харин бид иймэрхүү хүчийг авч ашиглавал зардал хэмнэгдэх нь гарцаагүй. Тозуя захидлыг уншсны дараа хуучин янзаар нь тавиад хананд гүн суулгасан ган дотортой нууц шүгэнэ дэргэд очиж ажиглаж байснаа халааснаас хэсэг түлхүүр гаргаад нэмгэн эрзэний бэлий гартан хийгээд нууц шүгээг болгоомжлон онгойлгов. Тэгээд дотор талын хамгийн дээд талын шургуулагийг онгойлгоод ажигч гярхайнүүдээр ширтэн. Тозуя Синзин дэрсний дараа энэ шүгээг онгойлгодог болсон. Юки шүгээг нь тусгай захиалж хийлгсэн боловч Тозуя төвний түлхүүрийг хийлгэж амжилсан болоо. Юки Синзин дэрээд өрөөгөө тогтчуулсны дараа Тозуягийн хамт бүрэнгийн сүм рүү явж эцгийнхээ тайллагыг хийлгэж байсан тэр үед Кавантуны армийн мэрэгжилтэнгүүд авьяасaan сорж Юкигийн нууцын шүгээг янзалж амжилсан байлаа. Тэгээд Юкиг тайлагын сүмээс ирсний дараа Тозуя шавнараас 2 хэсэг түлхүүр авч нэг хэсгийг Акасайд өгснөөр Юкиг эзгүй хайгуур нууцын шүгээг онгойлгож үздэг болжээ. Тозуя энэ шүгэнд юу байгааг 10 хуруу шиг мэднэ. Тэр тусмаа шүгэнд байгаа үнэт эрдний чимэгтэй богж зүйлтийг ямар янзтай тавьсныг төдийгүй хэзээ аваад хэдийд буцааж тавьсныг үл амдана. Тиймээс Тозуя сурсан заншлаараа шүүгээр гөлрөн зогсохдоо Юки бадмаараг шигтгэхтэй алтан богжон зүүхэн болжээ. Харин совдон дарвалга зүүх дуртай болсон байна. 4 өдөр дараалан зүүлээ. Харин бүх бичиг баримтанд тавьсан янзаараа байна. Нэмэгдсэн хасагдсан зүйл алга. Алтын хадгаламжтай холбогдсон баримтууд яагаад энэ шүгэнд байдгүй юм бол? Юки алтныхаа хадгаламжийн баримтыг хаана хадгалсан байж таархав? Эндээс өөр газар байх ёсгүй дээ. Гэтэл энээс өөр нууц шүгэ шургуулга байхгүй. Яагаад энд байдгүй байна? Тозуя энэ шүгээг онгойлгох тоолондоо өөрөөсөө ингэж асуудаг болсон. Тозуя нууц шүгээг хааж цоожлоод сурсан заншлаараа санаалдлаа. Тэгээд өрөөнөөс гарч өөрийнхөө өрөөнд орж ирээд элдвийг бодохдоо жанжин сүмдэр очиод юунаас эхэлж шалгахын бодно. Түүнтэй хамт армийн тагнуулын газрын орлогч дарга нарын нэг нь явах болжээ. Оройн хоол бэлэн болчихсон байхад Юки Акаса хоёр ирлээ. Юки хоолны ширээний ард сунгуутан "Аава, архивынх нь надад юм үзүүлэхээс цааргалаад байдаг болчихлоо. Та өөдөө сантаа ярилцаач" гэхэд Тозуя "За би ярилцъя л да. Харин чамдол гэхэд архивынхны гарыг цайлгавал тэд чинь юман харамлахгүй байх шүү. За тэгээ зөвшөөрлийн тэр гэж зөвчгөнөхгүй" гэж зөвлөв. Тозуя ингэж хэлсэн санамсаргүй хэрэг бишээ. Юки заримдаа тантай ярмаар юм би гэдэг болохоор Тозуя сэтгэлдээ алтныхаа талаар ярих юм болов уу гэж бодоод яриагаан алт руу чиглүүлэхийг ярих юм илдэг удаатай. Энэ удаач гэсэн сэтгэлдэн хэвшсэн зангаараа хээл хахуулын талаар ярьчихсан байлаа. Уг нь удирдлагын зөвшөөрлийг авчих бол ёс зүйд нийлэмжтэй юм да. Кемпетайн төлөөлөгч заримдаа архивын материалтай танилцсан хүний уншсан зүйлийг авч сонирхдаг гин. Тэгэд хэний зөвшөөрлөөр үзэж байгаа юм бэ гэж шалгаадаг болол та. Тэр чи тийм л дээ. Олигтойхон барьцаа авсан хүн тэмдэглэсэн зүйлүүдийг Кемпетайханд байдгаа эзэн хааныг нэгсэн жөхгүй аргалж чадна. Ялангуяа алт гэдэг чинь хүний сэтгэл санааг өөрчилдөг зүйл шүү дээ. Нэг жижигхэн богд өгчгсөн байхад юу үзэх гэснээ үзэн шүү дээ. Чамд бол цэн алт гэдэг чинь юу ч биш шүү дээ. Гээд ширээн дээрээс янжууран авч асаалаа. Тозуя хоолны дараа заавал тамхи татдаг зуршилтай. Юки Тозуятай чингэж ярилцахдаа
Түүний ичнээний санаа гадарлаад аав ярианы далим гарвал алт ирдэг болоо шивдэ гэж бодоод аваа тоос шороотой цаас үсгийн тулд алтаар дэнчин тавина гэдэг чинь дэмий хэрэгэ гэж уцаарлав. Юу гэмэн зарим бичиг цаас алтнаас үнэтэй байдаг юм шүү дээ. Кавантуны армийнхан цаг нэрвэл цоохор заасан алтаар байтугай йенер борлуу чадлагүй шатаана. Харин алтыг тэгж болохгүй. Юу гэмэн чөөр ойлмэд алтаар биш гэхэд ногооноор өгсөн ч болно. Ер нь тусуулсан хүний гарыг цайлгадаг ёсвол биднээс өмнө тогтоод өгдөг авдаг болсон юм. Тиймээс одоо чинь нэг юм тусуулбал заавал хариуг нь хардаг болсон цаг шүү дээ. Одоо чинь хөрөнгө мөнгөний төлөө алалддаг цаг. Бодоод үздэй. Сайд нарын танхим армийн төсвийг хэрэгцээний хэмжээгээр баталж өгөхгүй янз янзаар садаа болсоор л байна. Халах голын ажиллагаа ч гэсэн үүнтэй холбоотой учраас өдийг хүртэл сунжруулсан гэдгийг чи мэдж байгаа шүү дээ. Гэж Тозия Юкигийн санааг дагуулж хэллээ. Өөрөөр хэлбэл Юкид алтан гаргах талаар санаачлах сэдээгүй учраас армийн тусламж авч чадаагүй гэсэн сэтгэл төрүүлэхийг эрмэлзэн. Мэдэхгүй. Халах голын хувьд өөр шалтгаан байсан баха. Хэдэн жилийн өмнө арминд тулгамдж байсан асуудал бол цэрэг зэвсэг техникийн тээврийн асуудал байсан. Харин цөөхөн жилийн дотор овоо их юм амжууллаа шүү дээ. Бодоод үзэл дээ. Жан золингийн үед 5,000-аас Хуай янзын хүртэл тавьсан төмөр замыг ашиглалтанд оруулах гэж яаж хөглөж байлаа? Алган чиний төмөр замыг хэдэн жил тавив да. Гэтэл армийнхан 5,000-аас солиун, халуун аршаан, ирээси, хан ширээ хүртэлх замыг яах ихийн зургүй тавьчихсан шүү дээ. Чиний боддог ч зөв л дөө. Одоо ч гэсэн тээврийн асуудал хүндрэлтэй л байгаа. Ялангуяа хайльяраас халах гол руу чиглэсэн төмөр замын асуудал тун хүндрэлтэй байгаа. Гэж хэлэхдээ ойдвын захаанд бичсэнийг санаж байлаа. Ганжуур сүмийн хавьд байгаа эхэлс элсэрхэг хөрсний шинжилгээний дүн одоо хүртэл гараагүй болохоор төмөр замын зураг төслийн ажил сааталтай байгаа. Түүнийг шийдэж чадах юм бол бийж гисэн томоохон юм бодож байгаа. Би хавар тийшээ юм уу эсвэл зун тийшээ Шанхай руу явна. Тэгвэл тантай хамт явна шүү. Шанхай банкныхантай тооцоо хийн. Одоо алтны хадгаламжийн хугацаа дуусах гэж байгаа. Гэж хэлэхэд Тозия гайхсандан яагаад ингэж хэлв? Гин алдав уу? Ер нь итгээд хэлчихв үү? Юкигийн алт Шанхайд гэдг нь тодорхой боллоо. Тэгэхээр одоо яах вэ? Дахиад жаахан хүлээдэг хэрэг. Алдыг аваад дэлм дээрнэ гэдэг үг бий. Гэж бодоод гэнэт догдолсон сэтгэлэн барихыг хичээлээ. Тозия энэ шин тухтай унтаж чадсангүй. 58 дугаар хэсэг төгсөв.